Сайн байна уу? Намайг Инэл гэдэг. Эко-минималист хэмээгээр амьдардаг 2 хүүхэдтэй ээж байна. Энэ бол манай 20 м квадрат бай. 4 жилийн өмнө анхнууж ороод юм жижигхэн зайн яаж аз жаргалтай амьдрах уу гэж хайсны үр дүнд минималист хэмээгийг болж исэн. Тэгээ минималист хэмээгийг бол анх эргэн тойрны хүмүүс битгэл манай нөхөр маань хүртэл гаргаж хүлээж авч исэн. Гэхдээ явцан дунд энэ их орон зай ямар их аз жаргал өгч, ямар их боломжууд, ямар их цаг хугацаа өгдөг хүмүүс хараад их ойлгодог болсон. Хүн болгоны минималист амьдрал өөр баг. Гэхдээ би аль болох аз жаргал бэлгэлдэг зүйлсээр гэрээ дүрхийг хичээдэг. Тэгсэн ч гэсэн бүх юм хэцээ бүх юм өөр ингэсэн байртай байгаасаа гэж бас хүсдэг. Минималист хэмээгээс гадна манайх гэр бүл хог хаягдлгүй амьдрахыг хичээдэг. Нэг удаагийн зүйлсээс татгалзаж аль болох байгаль дээлтэй тоглоом болон гэр ахуйн хэрэгслийг сонгодог. Монголд маань анх хог хаягдлгүй амьдрахдаг айгүй хэрэгшилтэй байдаг гэсэн. Гэхдээ сүүлийн үед маш олон эко Монгол брэндүүд ч гэсэн бий болсон байлаа. Тэгээд улсын хэмжээнд хараа хог хаягдал багасгах тал дээр юм хийхгүй байгаад их харамсаж явдаг. Хүүхдүүдээ анх Монтессори арга барилаас төрсэн цагаас нь хойш хүмүүжүүлж өсгөхийг хичээсэн. Тэгээд астаа ер нь хүүхдүүд маань аль болох энгийн өсөөсөө аль болох зөөхөн тоглоомтой тэр дундаа бүтээлч тоглоосоо гэж хүсдэг байсан. Багаасаа эмх цэгцийг сураасаа гэж би хүсдэг. Дээрээс нь хүүхдүүдээ аль болох цаг агаар уйлал харгалцгаар гадаа тоглохыг хичээдэг. Байгальтай илүү ойр өсөөсөө гэж хүсдэг. Та нэг эргэн тойрныхоо ажиллаад энэ танд аз жаргал бэлгэж гин үү? Эдгээр төс таныг аз жаргалтай болгож гин үү гэдгийг бодоод үзээрэй. Үнэхээр танд аз жаргал бэлгэхгүй бол түүнээсээ салах цаг нь болсон байна. Түүнийхээ чимээгээр танд орон зай, цаг хугацаа, боломжууд ирнэ гэдэгт би итгэлтэй.